сайн байна уу энэ өдрийн. За өнөөдрийнхөө хичээлээр болохоор нүүрний сүүдэрний талаар хичээл үзэн. Хоёр нүүр зурж бэлдсэн байгаа. За эхнийх нь болохоор ийм нийтлэг зөвөн одоо нүүрний харьцаатай хүн. За тэгээд нөгөөх нь болохоор бүр ихээ дугуй одоо нүүрний хэлбэртэй хүн гэдэг ийм хоёр хүн дээр ерөөхдөө хаана яаж сүүдэр гэрэл болон сүүдэр тавил илүү тохиромжтой гэдэг талаар бүгдээр үз. Зөөвөн төрхтэй хүн дээр ерөөхдөө бол яаж таах вэ гэхээр сүүдрээ хамарлуу болон уруул хоёрын гол шугамын дагуу чиглэсэн байдалтай сүүдэр тавигдчих. Ийм байдлаар сүүдэр орж ирэх юм. За мэдээж ерөөхдөө баг зэрэг дуурах байдлаар орж ирнэ. За тэгээд хамган дээр бол мэдээж сүүдэр орж ирнэ. За тэгээд духны хэсэг. За духны хэсэг бол хүн бүрийнх янз өөр байдаг. Яагаад тэгэхээр үснийх нь ургалтынх нь хэлбэрийн дагуу одоо үс ингээд духных нь хэлбэрийн гараад ирчдэг учраас үсний ургалт нь ямар байна? Тэрнийх нь илүүдэл хэсэг дээр сүүдэр тавьж өгөх байдлаар явж байгаа. За хэрвээ ингээд ийм бат зэргийн ийм ургалттай байгаа тохиолдолд хоёр талын өнцөг илүү гарч байгаа хэсэг дээр сүүдэр тавьж өгнө. За хэрвээ одоо энэ зурсан дээрх шиг ерөөхдөө энэ жигэд байгаа тохиолдолд аль болох ерөөхдөө жигэд сүүдэр тавьдаг. Гэхдээ гол хэсгээрээ нарийнхан байна. Ерөөхдөө жигэд гэхээр ингээд дугуулсан юм шиг юм. Ингээд дугуй зам шиг ерөөсө харагдахгүй гэсэн үг. Аль болох ерөөхдөө хоёр талаараа арих тэгээд гол руугаа нарийсаад ууссан байна гэсэн үг. Тэр ерөөхдөө бол сүүдэр нь бодол дээр үзүүлээ. Бодол дээр бас адилхан юм. За ингээд тавиад ирэнгүүт одоо ингээд ерөөхдөө ингээд штрихтчихээр яг юм жоохон объемтай болж харагдаж байгаа. Ирүүн дээр бол ерөөхдөө ирүүнийхээ ясны доогуур буюу одоо ирүүнийхээ одоо ясны хэлбэрийн дагуу ерөөхдөө хөнгөн тавиад өгч гэдэл болно. Заавал нөгөө их баг гэд тавиадах шаардлага байхгүй. Ерөөхдөө бол яг юм зөв төрхтэй хүмүүс бол одоо ирүүнийхээ доогуур тавиад өгөхөд хангалттай. Төрхлөө мөртлөө ирүүний бөөрийн хэрвтэй бөөрийн жоохон өргөн ирүүтэй гэсэн үг юм шүгэр биш. За тийм байгаа тохиолдолд шүгэр болохын тулд ирүүнийхээ одоо чихний энэ гидэс хэсгээс ирүүний гол цэг энэ хоёрын хоорондох зай гол хэсэг дээр. За ингээд яг гол хэсгийн хэмжээг авчиж байгаа. За энэ гол хэсгээс ирүүний энэ доодын жавжны хэсгээр ерөөхдөө сүдэрлээд өгч юм бол илүү бие буюу одоо энэ шүүр болж гарч ирж байгаа. Уруулын дээр сүдэрч тавьж байгаа. Нүдний төгсгөл хэсэг дээр сүдэрч байгаа зэрэг тавьж өгч байна. За ингэснээр ерөөхдөө бол нүдний хэсэг маань илүү өргөгдөж харагдана. Тэгээд эсвэргээр үлдсэн хэсгүүд нь гэрэлт орж ирнэ. Дугуй буюу бөөрийн дугуйн цаатаа яаж сүдэрч тавих вэ? Аль болох хувааж байгаа юм шиг яг чихнийхаа энэ хэсгээс нэг эхлэхгүй байвал зүгээр жоохон хуваалт үүсгэж сүдэрлж байгаа гэсэн үг. Тэгэхгүй бол энэ дугуй царайтай хүн дээр шууд анханаас нь эндээс ахуулаад энэ хүртэл ингээд сүдэрч тавьчихаар айгуу ингээд хэлбэрээ барингаа зүгээр л жижиг нүртэй болж харагдана. Тэрнээс галбиртай нүртэй болж харагдахгүй гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө бол яг би бол яг хойноос эхлэхгүйгээр хацарны шууд энэ хэсэг дээрээс ахуулаад сүдэр тавьчихдаг байхгүй. Тэгвэл илүү тохиромжтой. За энэ болохоор бүр энэ угнаасаа цаанаасаа ингэж эхэлж байгаа. За энэ нь болохоор яг энүүх энэ хэсэг ил харагдаж байгаа энэ хэсэг дээрээ жижигрэлт одоо явагдуулахын тулд одоо наам сүдэр тавьж өгч гэсэн. За тэгээд духны хэсэг нь болохоор бас адилхан. Гэхдээ голдуу зүүн одоо юм нарийнхан нүртэй болж харагдуулах гэж байгаа учраас энэ цэгүүд аа ерөөхдөө яг энэ тухныхаа гол хэсгийг нэг цэг авлаа. За хүнсгний уул хэсэг дээр нэг цэг авчихна. За энэ цэгүүдийн хооронд ингээ холбоодог. За энэ бас нэг цэг авлаа. За энэ цэгүүд ингээ хооронд бас ингээ холбоодог. За энэ хэр бусад хэсэг нь ингээ гараад ирж байгаа. Энэ хэсэг маань сүүдэрт орно гэсэн. Гол руугаа нэг ингэж хоорондоо уусаад ингээ бүр ингээ яг гол хэсэг дээрээ сүүдэр байна гэж харагдаж
ийм байдлаар. За тэгээд ирүүний хэсэг дээр бол яг энэ бандгар харагдаад байгаа хэсгүүд дээр л сүлжтэй явчихна. Одоо жишээ нь би бол жишээ нь энэ хэсэг дээр жоохон бандгар харагдаад байгаа. Тэгэхээр энэ хэсгийнхаа ирүүний ясныхаа хэсгээс дээшээ уусах байдлаар сүлжээ тавьдаг ч. Заавал битүү ирүүний ясны доогоор битүү сүлжээ тавиадах шаардлага ерөөсөй байхгүй гэсэн. Тэгэхээр бүр илүү булцаагаад бүр илүү ирүүн нийтээр жижиг одоо дээшээ өргөгдөөд жижигхэн ингээд ирүү амны хэсэг юм шиг харагдах гэдэг. Тэгэхээр энэхүү энэ хэсэг дээр сүлжээ тавьдаг ч. За ингээд ирэхээр ингээд жоохон ингээд бараандуулаад ирэхээр нөгөө талаас шал өөр болж харагдаж байгаа. Арай илүү V-line юм шиг илүү өөр болсон юм шиг болж харагдана гэсэн. За тэгээд хамрны сүлдрөө гэж хамрныхаа нурууг дагуулсан сүлдэрлэгдээд явчихна. За тэгээд хамрны үзүүрийн доод хэсгээр гэж сүлдэрлэгдээд явчихна. Ерөнхийдөө иймэрхүү ялгаатай байгаа. Дугуй төрхтэй одоо дугуй царайны сүлдэр гэдэг ерөнхийдөө баг зэрэг нэг юм байрал тавигдах байрал нөр гэсэн үг. Тэрнээс ерөнхийдөө бол баг зэргийн өргөн тавигдаад уусахдаа хамар болон уруулын гол шугам руу уусахдаа нэрсаа дуусаад төгсөх ёстой. Одоо тийм 6 сар төгсөхгүй маш сайн уусгалттай гүйцэтгэлтэй уусгах ёстой. За тэгээд энэ байдлаар сүлдэрнүүдээ болон гэлээ тавиад үзээрэй. Одоо сүлдэр тавьсан хэсгийн бусад хэсэг нь гэрэлд орно. Тэгээд дараагийнхаа хичээлээр уулзах юм байна.